Энэ удаагийн миний альчлалаар бол Монголын эрүүл мэндийн яамтай хамтарч дараах 3 чиглэлээр бол эмч мэрэгчлүүдийн сургалтыг зохион байгуулж байгаа. Нэгдүгээрт нь бол няран эрт үеийн тусламж асаргаа, хоёрдугаарт нь няран асаргаа болон бага насны хүүхдүүд ялангуяа 3-аас доош насны хүүхдийн асаргаа тусламж, гуравдугаар гол анхаарч байгаа асуудал маань бол гэр бүл төлөвлөлт гэсэн ийм 3 чиглэлээр бол эмч мэрэгчлэтнүүдийг чадахжуулах юм сургалт семинарыг зохион байгуулахаар ингээд ирчээд байна. Бага насны хүүхдийн нас сургалтын 50-аас доошгүй хувь нь бол хүнд тохиолддог вэ гэхээр ерөөсөө дөнгөж төрөөд 12-оос доош хоногтой байгаа нэрад бол хөвчлийн нас сургалт тохиолддог. Тэгэхээр энэ нэран асаргаа тусламжийг эрс сайжруулах явдал бол хамгийн энгийн шаардлагатай асуудал байдаг. Тийм учраас өнөөдрийн энэ workshop, өнөөдрийн энэ семинар маань бол яг энэ анхан шатанд ажиллаж байгаа их барихын болон нэран асаргаа тусламжийн чиглэлээр ажиллаж байгаа эмч мэрэгчлүүд маань энэ нэран нас сургалтыг бууруулах чиглэлээр ямар аргачлалаар ажиллах вэ гэдэг чиглэлээр энэ сургалт маань явагдаж байгаа. Тэгэхээр ер нь бол дөнгөж төрсэн нэраа бол маш яралтайгаар түүний арьсыг нь хуурайшуулах, эхийн арьстай нь нэран арьсыг арьс арьстайгаар шүргэлцүүлэхээр дадал хөвшлийг эмч мэрэгчлэнүүд хийж хөвших, хүүхдийг яагаад энэ үйлдэлийг хийж нэхэр аль болох нэраг дулаан аюулгүй мэдрэмжийг төрүүлэх үүднээс энэ үйлдэлийг хийдэг байгаа. Дээрээс нь мөн төрсөн даруйд нь хүүхдийг хөхөөр амлуулах явдал хамгийн чухал байдаг. Хөхөөр хооллох явдал бол нэран эндэгдлийг бууруулахад бас эрс нөлөөлдөг том хүчин зүйлийн нэг байдаг. Дээрээс нь нэмж хэлэхэд эмч ихийн асархаа гэж бас ийм аргачлал байдаг. Энэ аргачлал нь нэран эндэгдлийг бас 50%-аас доош хэмжээнд бууруулж идэг. Энэ аргачлал нь яадаг вэ гэхээр хүүхдийг төрөнгүүтэл нь их нь дулаан чийжэдэнд наалдуулж хүүхдийн амьсгалах процесс бусад үйлдэл нэмэлт үйлдэлүүдийг хийхэд нь дэмжих ийм аргачлалууд маш энгийн сонсогдож байгаа боловч яг энэ нь нэрад маш хэрэгтэй юм аргачлалууд байдаг. Дээрээс нь мөн яг ард иргэдэд зориулж хэлэхэд бага насны хүүхд буюу нэран нас сургалт эндэгдэлд нөлөөлж байгаа 3 үндсэн шалтгаан байдаг. Нэгдүгüүрт нь нэрээ хатгалгаан улмаас нас сурах явдал маш өндөр байдаг. Тэгэхээр нэрээ хатгалгааг бууруулахын тулд жирэмсэн байхтай их гэрийн нөхцөлд агаарын бохирдолд өртөхгүй байх явдал аюул чухал байдаг. Тэгээ үүнд нь ялангуяа жирэмсэн ээж болон нэрээ дам томхтолтод өртөхгүй байх явдал хүүхдийн ялангуяа бага насны буюу нэрээ их нас баралтанд шууд нөлөөлдөг. Энэ дээр ард иргэд анхаарах шаардлагатай. Хоёр дахь нэг нэрээ эндэгдэлд нөлөөлж идэг гол чухал зүйл бол нэрээ болон бага насны хүүхд маань суулгалтын улмаас нас сурах тохиолдол маш их өндөр байдаг. Тэгэхээр хүүхдийн суулгалт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд өрх бүр аюулгүй ундны усаар хангагдсан байх шаардлагатай, усаа буцалгаж заашгүй хэрэгжилж явах шаардлагатай. Энэ дээр анхаарах 3 дахь зүйл бол гэр бүл төлөвлөлт маш чухал байдаг. Тэгэхээр гэр бүл төлөвлөлтийг Монгол улсад төдий маш олон төрлийн хөтөлбөрүүд маш амжилттай хэрэгжүүлдэг. Тэгээ үүнд нь бэлгийн замын халдварт өвчин, жирэмслэлтээс аль альнаас нь урьдчилан сэргийлдэг бэлгэвчийн хэрэглээг хүндрэлшүүлэх шаардлагатай. Дээрээс нь бэлгэвч хэрэгжилж байгаа ч гэсэн тухайн ээж нэмэлтээр спираль суулгацыг жирэмслэлтээс сэргийлэх арга болгож хэрэгжүүлэх нь нэмэлт үр дүнтэй байдаг. Эдгээр аргууд нь гаж нөлөө эрс багтаа байдаг. Тэм ч учраас эдгээрийг 2 жилээс дээш хугацаагаар жирэмслэхийг хүсэхгүй байгаа ээж нар хэрэглээсэй гэж хүсэж байна. За өнөөдрийн уулзалт семинараар нэраа эрт үеийн нийт шаардлагатай тусламж Монгол улсад хэрэгжсэн байдлын давуу тал болон сул талыг ярилцаж энээс цаашдаа бид нар энэ сул болон давуу тал гаргасан байдал дээр үнэлгээгээ цаашдынхаа үйл ажиллагааг яаж явуулах вэ гэдгийг өнөөдөр төлөвлөж ярих гэдэг ингээд явагдаж байна. За тэгэхээр Монгол улсад нэраа эрт үеийн нийт шаардлагатай тусламж хэрэгжиж эхэлснээс хойш бүх улс даяар энэ сургалт эрчимтэй сайн явагдсан. За үүний үр дүнд хэрэгжилт өнөөдөр 90%-тай 80-аас 90%-тай гэж гарсан байгаа. За энэ дээр үндэслээд няран эрт үеийн эндэгдэл болон няран эндэгдэл Монгол улсад тодорхой хэмжээгээр буусан. За 2020 он гэхэд Монгол улсад няран эндэгдлийн түвшингүүд 10% түүнээс доош болгоомж ярьсан бол за өнөөдөр ямар ч хэлсэн манай улсад
одоо няраа эндэгдийн түвшин бол 12%-аас бол доошоо орцсон явж байгаа. Тийм учраас бид нар бол одоо 2020 он гэхэд бол зорилттой тийм түвшиндээ хүрэхэд одоо бүрэн болцоотой болсон байна гэж бол одоо бид нар өнөөдөр ямар ч хэлсэн үзэж байна. Ерөнхийдөө энэ төвийн зохицуулах баг нь бол аягүй сайн ажиллаж байна. Бидний хувьд бол аймагтаа бол бас учир дутагдaltaй юмнууд байна. Тэднэр дээрээ дүгнэлт хийж одоо багийн ажлаа тогтмолжуулах ингээд иймэрхүү ажлууд бол байна. Энүүгээр бол бас цаашдаа ч шүүн няраа эндгэлийг бууруулах боломжтой ийм л байна л та харагдаж байна тийм. Тэгэхээр энэ няраа нийт шаардлагатай тусламжийг хэрэгжүүлэх багийн үйл ажиллагааг яг ингээд эмнэлгийнхаа төвшөнд байнга тогтмол ажилуулад тэгээд энийг бас ингээд байнга ярьж ивэл одоо нэг эмнэлэг аймагуудын эмнэлэгчин бол зөвхөн нярааг ярьдаг газар биш бүх сэдвээр ярьдаг учраас тэнд бол бас ингээд няраа асуудлыг өндөрт өргөж тавихад бол бас чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Тийм тэгээд энэ сургалт бол биднэрт бол хэрэгтэй байна. Айгүй олон юм санаа авч байна. Шин санаанууд их өгч байна. In the whole region. When we have new things we want to try out, we often come to Mongolia because we know that if it doesn't work in Mongolia, it's not going to. Одоо бусад бүсээ орнуудад хэрэгжихгүй гэдэг нь тодорхой гэдэг. Тийм учраас бид нар шинэ хөтөлбөрөөр Монгол төрүүлж туршихад одоо маш яг тэгэхээр манай одоо энэ салбарын Монгол мэрэгчлүүд бол үнэхээр зүрх сэтгэлээсээ тухайн салбартай ажилладаг маш сайн маш тавтай. Now I'm going to be giving a presentation started in our small region is now expanding all over the world, and next week here in 2014. Тэгэхээр энэ 2013 оноос эхэлж Монголд энэ хөтөлбөр хийснээс хойш одоо маш олон хүмүүс гарсан учраас одоо өөрийнхөө өнөөдрийн танилцуулга хэлбэлээр одоо энэ бүсийн бусад орнуудын жишээ That we now introduce this to. That is the 19th country. хэмжээнд хэрэгжүүлэх явцад бол орон болгон өөрсдийн онцлогоор одоо тухайн хөтөлбөрийг хэрэгжүүлэх орон болгон тухайн хөтөлбөрийн хэрэгжлээ одоо давуулсан бас одоо шийдэг загварчлал шийдэг одоо жишээ бусад орнд дэлгэрүүлэх хэрэгтэй байна гэж байна. That means that person is bringing happiness, and I hope that I will be bringing happiness to all of you. Цааш одоо хөлцөн ирсэн өдрөөс эхлээд өнөөдөр байнга боролтой байсан. Тэгэхээр намайг хөлцөн ирэх өдөр боролтой байгаад хурдан муутай гэж тийм. Тэгэхээр энэ мэдээллийг бол сонсоод авах юм шиг баяртай байна. Тэгэхээр би бол өөрийнхөө Molly Nagai, she's no longer with our team, but it's not just me. We have a team that comes and helps out, and we all work together trying to do this. Тэгэхээр энэ Монголд бол ирж байгаа энэ ихсэн асуудал projektсан одоо бүсийн хэмжээнд хийгдэж байгаа маш олон хүмүүс ажилладаг. Бүсийн хэмжээний тэр сайхан сэтгэлийн үгсийг бас ингэж нэрийн үеийг хийсэн бас багтааж хийх хүсэж байна. Үнэхээр чадвартай мэрэгсэн чин сэтгэлээсээ ажилтдаг одоо PR гэж ингэж бодож байна. За ингээд зөвхөн спрейгээ дагуу их хүүхдийн эрүүл мэндийн талаар дамжиж байгаа бодлого хэрэгжлийн талаар